Сайн байцгаана уу? Та бүхэндээ толин дүрс байгуулах хичээлээ толилуулж байна. Хавтгай толинд дүрс байгуулах тухай авч үзье. Хавтгай толиноос тодорхой зайд орших А цэгт байх биеийн дүрсийг байгуулахын тулд биеэс дурын цацраг авч толинд тусгана. Тусгалын цэг дээрээс ойсон цацрагуудыг байгуулж ойсон цацрагаас үргэлжлүүлэн цацраг татнаа. Мөн ахин нэг дурын цацраг толь руу тусгаж ойлтын хуулийг ашиглан ойсон цацрагуудыг байгуулах бөгөөд ойсон цацрагуудаас мөн үргэлжлүүлэн татна. Энэ үргэлжлүүлэн зурсан цацрагуудын огтлолцол дээр биеийн дүрс үүсдэг. Дүрсээс толь хүртэлх зай нь толиноос бие хүртэлх зайтай тэнцүү байна. Хөнхөр ба гүдгэр толины талаар товч яри. Толин гадаргуу нь дотор талдаа байвал хөнхөр толь, харин гадна талдаа байх юм бол гүдгэр толь хэмээн нэрлэнэ. Толийг үргэлжлүүлэн зурваас тойрог хэлбэртэй дүрс болох бөгөөд тойргийн төвөөс толины орой хүртэлх зай нь тухайн тойргийн радиустай тэнцүү байна. Радиусыг хагаслан хуваасна нь тухайн толины хувьд фокусын зайтай нь тэнцүү байдаг. Толинд дүрс байгуулах дүрмүүдийг авч үзье. Нэгдүгээрт оптик төвийг дайрч туссан цацраг толиноос яг тэр замаараа эргэж ойно. Хоёрдугаарт толины фокусыг дайрсан цацраг гол оптик тэнхлэгтээ параллелаар ойно. Гуравдугаарт толины оройн цэгт туссан цацраг тэндээсээ ижил өнцгөр ойно. Дөрөвдүгээрт оптик тэнхлэгтээ параллелаар туссан цацраг ойхдоо толины фокусыг дайрна. Эдгээр дөрвөн цацрагийн дурын хоёр цацрагийг нь ашиглан толинд дүрс байгуулж болно. Хөнхөр толинд фокусын цэгийн гадна талд орших биеийн дүрсийг байгуулж үзүүлье. Дөрөвдүгээр дүрмээсээр гол оптик тэнхлэгтээ параллелаар туссан цацраг ойхдоо толины фокусыг дайрна. Хоёрдугаар дүрмээсээр толины фокусыг дайран гарсан цацраг гол тэнхлэгтээ параллелаар ойно. Эдгээр цацрагуудын үргэлжилэлээр биеийн дүрс үүснэ. Биеэс толь хүртэлх зайг А, дүрсээс толь хүртэлх зайг Б гэж нэрлэнэ. Гүдгэр толинд фокусын зайн гадна талд орших биеийн дүрсийг байгуулж үзүүлье. Дөрөвдүгээр дүрмээсээр оптик тэнхлэгтээ параллел туссан цацраг ойхдоо толины фокусыг дайрна. Гуравдугаар дүрмээсээр толины оройн цэгт туссан цацраг тэндээсээ ижил өнцгөр ойно. Эдгээр цацрагуудын үргэлжилэлээр биеийн дүрс үүснэ. Толиноос бие хүртэлх зай урвуу ба толиноос дүрс хүртэлх зай урвуун нийлбэртэй тэнцүү. Мөн фокусын зай нь толины төв буюу тойргийн радиусын хагастай тэнцүү байна. Үүнийг бөмбөлөг толины томьёо гэж нэрлэнэ. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.